Сайн байцгаана уу эрхэм мэнд үзэгчтэй. За өнөөдөр манай баялаг үтээч захирлуудын энэ төр нэвтрүүлгийн зочноор баялаг үтээч дэмжих холбооны өдөр цэвлийн гишүүн Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн холбооны тэргүүлэгч гишүүн Баттарж оролцож байна. Танд энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр бид ингээд төр олон нийтийн байгууллагын төлөөлөл болоод хамтарч ажиллаад нэлээд олон жил болчлоо. Тэгээ баялаг үтээчдийн дуу хоолой болж ажиллаж байна. За мөн одоо эрүүл мэндийн байдлаар бусдаас гадуугуудаас хамгаалах холбоо гэж таны тэргүүлдэг холбоо байна. За миний одоо ингэж ойлголт жинснээр бол ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор нь хамруулдаг энэ төрийн бас байгууллагуудыг төлөөлж байгаа таны хувьд энэ чиглэлийнхаа товч танилцуулга бас өөрийнхөө нутаг аав ээжийн тухай яриа эхлэе гэж бодож байна. Би өөрөө бол Аранга аймгийн Бацган сум юм. Одоо манай өвөө ээж аав нар бүгд тэм гарал үүсдэг. Яг миний өөрийн төрсөн нутаг бол Улаанбаатар хот 1-р төрх. 3 сартай байхдаа өвөө дээр өссөн. 18 нас хүртлээ. Тэгээ Аранга аймгийн Бацган сумд 10-р анги төгсөөд 1986 онд Улаанбаатар хотод ирсэн. Алтан дэвшгийн өндөнд одоо 40 жил амьдарч байна. Социализмын үед байсан. Тэгэхэд одоо тэр үед одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдэг дахир дутуу иргэдэг иргэдийн талаар нийгмийн харилцаанд орох талаар маш их хоцрогдсон байсан үе. Би өөрөө жаахан нэг зураг зурдаг, баримлаар юм хийдэг, гарын урд дүүтэй байсан. Тэгээд тэргээрээ ингээ юм хийж явж байгаад тэр одоо Монгол Улсын их сургуулийн оюутан Баянгор аймагт одоо гал сөнөгч байсан Баяр Магна гэдэг аварт ороод нэг 2 гаргүй болоод 1 хөлгүй. Тийм би мэдчихэв. Тэгээд ингээд ундаг дугуй унтсан явж байхад би гайхаад энэ 2 гаргүй ингээд дугуй унтсан явж байт. Би ч бол ундаг дугуй унтгал байсан хөлтөд. Тэгээ нөгөө ахтайгаа танилцаад ингээд байсан чинь. Ер нь одоо манай энэ юу улаан загал маань нийгэмлэг гэж байдаг. Монголын үйлдвэрчний эвлэлийн нийгэмлэг холбоо гэж байдаг. За тэгээ эмэгтэйчүүдийн нийгэмлэг гэж байдаг, холбоо гэж байдаг. Монголын залуучуудын холбоо. Тэгээ энэ дээр ахын ингээ очиод ингээ юмаа ярахаар бидний юурээс хүлээж авдаг. Ийм байдаг. Тэгэхээр одоо нахт нэг санаа байна гэсэн чи яас хэдүүлээ нэгдээд ингээ нэг гадаа дотоод ийм их байдаг гэн. Тэгээ энэгээрээ ярьж байгаа хэдүүлээ нэг нийгэмлэг байгуулъя. Тухайн үед одоо бас нэг юу гал соногч уу бас аварт ороод байсан шараадны Баатар чулуун гэдэг. Тэгээ Монгол Улсын их сургууль бас төгссөн нэг цагдаа ийм хүмүүстэй танилцаад бүгдээрээ бид нэг бүлгэн байгуулад 88 он. Тэгээ тэрний дараа сэтгүүл ном уншаал өдөр тутмын сонингуудаа уншаал ингээ мэдээлэл аваад ингээ явж байгаа. Тэгээ гадаад байдаг юм их судлаа гэдэг. Тэгсэн чинь Баяр Магнаах надад чи зохиолч дэвлэлийн ороод дээр очиод ганц нэг зохиолч таньдаг юм шиг үлээ чи тэн дээр очиод орчуулагч нартай инквер гэдэг нэг орчуулагч байдаг. Одоо энэ ерөнхийлөгч асан инкверга тэр үед орчуулагч байсан. Тэгээ тэр үнтэй очиод уулзаад ингээ учир явдлаа хэлсэн чи өө тийм байдаг. Ахын чамд Германы одоо нэг та нар шиг одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж байгууд дахир дутуу иргэдээ ингээ холбоо гэж байдаг. Хууль ёсны эрхийг хамгаалсан юу төрөлсгөө юм байд. Тэрний орчуулга мэдээллийг та нарт ингээд өгүүлээд өгье. Тэгээд тэрийг аваад нэг 3 хоногийн дараа хүрээ дээр ирсэн гаргаад өгсөн. Бөөн баяр нөгөөдх нь зураг мурагтаа нь гаргаад өгсөн. Тэгээ нөгөөдх чинь Баяр Магнаахтай нар гадаадынх чинь ингээд одоо хэдүүлээ ингээд яг тэр үед нэг би нөгөө гандаа хэдийн манаач байсан чинь нэг өдөр баасан лам тэгдэг. Захан дүүдээ нэг машин нуусан юм яа. Чи хүн амьтанд ярьж болохгүй шүү. Намын төв гарааны хүмүүс ярьж болохгүй. Ялангуяа Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн хүнд ярьж болохгүй шүү гэд. Яас. Тэгэл нэг манд цав өгөөд одооныхоор хоолцсон шүү дээ. Лам нарын манд цавг нь надад өгөөд. Тэгээ тэр үуч чи манай нутгийн оюутнууд ирчихсэн. Нэг том хүрэл тогоо 500 литр болдог. Тэрэн дээрээс нь хоолыг хаалаад лам наргаа нөгөө нэг үлдээсээ холууд шүү дээ. Ямар гоё амттай гэж идэл ингээд байж. Тэгсэн чинь бас ингээд за би энэ ороо нэг хэдэн үнтэй. Яахыг гаднаас төгччихээр гал зух руу оруулаад төгччихээр. Өө тэгээ. Тэгэл би нэг одоо тэр хамгийн анхны би харсан болохоор Батуул. Зориг. Тэгээ инкуатор. Тэгээ тэр одоо Сүхбаатар байсан. Сүхбаатар байгаагүй сүулдэ гарч ирсэн. Тэгээ одоо тэр нөгөө нэг
нэргүй доктор бас нэг хүн байсан маа нэг улс төрний их явдаг байсан. Тэр хэдээр их цуглаад. Тэгэл тэд нэр ингээд хаяа би ороод гараад авч байгаа. Тэгээ энэ ийм ухал гуц наана гэдэг. Тэгээ ингээд ухал гуц наана гэсэн юм яриад надад яриад Агийн автобус гэж байлаа зөвлөлдөрүүд 24 цагаар ажилладаг. Тэгээ тэргээр нь ингээд ухал гуц наах юм надаа өгөөд. Нөгөөдөл би найз нартай байгаа л ингээл явчихсан. Ингэж яваад явж байхдаа би ч нөгөө тэр тахирдтуу иргэдийн нийгмлэг байгуулах гэж яасан чинь баригдаад нийгмийн аюулаас хамгаалахын хамт баригдаад намайг чинь чигтээ даваа явуулаа. Нэг 24-т нь цагаан 24-с болгоо. Тэгэл яваад орсон. Одоо тэр тагнуулын ерөнхий газрын байр л да. За минь одоо ямар хүний ухуулах сурталчилгааг юу хийгээд яваад байна. Би ухуулах сурталчилгаа мэдэхгүй юм хийж яваагүй. Би мэдээ их үздэг. Монголын үндэсний телевиз. Тэгээ гадаад нэг юм гаргуулгүй хүний тийм нэг нийгэмлэг холбоо гэж байдаг гэсэн. Би тэр л юм сонирхож яваа. Тэгэл явж ирсэн гэдэг. Тэгсэн заа минь хөөзөө улс төрийн төвчөн дээр танилцуулъя. За тэгээгээл. Тэгэл тэрнээс нэг сарын дараа одоо энэ үс дарга тэр хүн дуудаж байна. Яасаа овоо эсвэргүүн байч хийлээ гэж. Би тэгэхээр гайхаад эсвэргүүн гэдэг юм мэдэхгүй. Үгүй яа би эсвэргүүн биш гэдэг. Та нар ямар зорилготой вэ гэсэн чинь бид нэг ийм зорилготой. За та нар Сүхбаатарын оройнд нэг өрөө гаргаж өгье. Та нар тэнд очиод юмаа ярьж. Тэгээ яриад бичгийн одоо цаасан мод алвжуулаад наад юмнууд авчираад хатааш танилцуулж байгаа. Гэлдэг. Тэгээ хөгжлийн бэхжилтэй иргэдтэй холбоонд өрөө гаргаж өгсөн. Тий, өрөө гаргаж хамгийн анх өрөө гаргаж. Тэгээд энд ингэж ярьж байхдаа тахирдтуу иргэдийн нийгэмлэг гэдэг балхаачууд дарга танилцуулаад улс төрийн төвчөөгөр ороод тахирдтуу иргэдийн нийгэмлэг гэж байгуулагдсан. Мандаж өгсөн биш. Тэгээ анхныхын даргаар нь тэр үеийн биеийн тамирын спортын улсын хороо гэж байсан. Тэрнийхэн дарга гэд дамдин гэж дарга байсан. Одоо тэр үнийг анхны даргаар нь тавиа. Сүхбаатарын оройн дээр чинь нэг өрөөтэй бид чинь нэг нийгэмлэгтэй тамга тэмдэг гараад тэгж ингэж үүсгэн байгуулагдаад. Тэгвэл ерөөсөө одоо Монголын одоо хөгжлийн бэхжилтэй иргэдийн нийгэмлэгийн анхны зохион байгуулагч. Тий, үүсгэн байгуулагч. Тэгээд өнөөдөр ингээд хөгжлийн бэхжилтэй иргэдийн үйл ажиллагаа олон төгсөн маш олон хүмүүст ингээд ажлын байр хангасан энэ том үйл ажиллагааг бол танай холбоотой салшгүй холбоотой гэж ойлгож байгаа. Өнөөдөр энэ чиглэлийн байгууллага нь хэд байна? За яг одоо өнөөдөр хууль зүйн яам дээр бол бүртгэлтэй 300 гаруй болцсон байдаг. 300 гаруй байгууллага юм уу? Одоо бидний оронд ч юм бас ангиллууд байдаг. Одоо хараагүй иргэдэг үү? Тийм баг. Хэлгүүдүүлийн иргэдэг. Даавны одоо булчингийн одоо тусгай харигцаад одоо ингээл эргэтэн ингээл ингээд дотроо ингээд нэг эмнэлгийнхаа оншороо задраад явцдаг. Ер нь тэгээд одоо нийгэмлэг ингээд бүр хамгийн анхных манах биш юм. Хоёр дахь юм. Бүгд найрамд Монгол ард улс гэж байх үед хараагүй иргэдийн холбоо гэж бүр тэгээд үйлдвэртэй бүр тусгай үйлдвэртэй тийм холбоо байсан. Тэр үйлдвэр тусгай үйлдвэр нөгөө хараагүй иргэдэж Монгол одоо 5 хамтаагаар үндэстэй одоо тавилга мавлаг 5 хамтаагаар хийдэг. Хараагүй хүмүүс хийдэг байлээ шүү. Одоо энгийн хүмүүс мэдэхгүй. Одоо зарим хүмүүс ярихад залууч итгэдэггүй байхгүй надаа. Юу явуугаар гэж юу гэж эсхий дээр уун хаан мужаа бүх юм бүр цоохор хийдэг байлээ хараагүй. Хараагүй хүмүүс байж үгүй хээлдэг гэсэн үг. Тий, тэр харааны мэдрэмж гард нь ингээд өндгөн дээр орчдөг. Тэгээ өндгөөр ингээд нөгөөдөл чинь нэг калк цаас гэж байна шүү дээ. Тэрэн дээр нэг ингээд зүгээр ингээд юу гэж хив гаргацдаг. Тэгэл калк цаар ямар хивээ яаж тавих уу гэл ингээд тавиал тэгэл ингээд явцдаг. Тэгээд тэр дотор чинь нөгөө яг нөгөө зур хараагүй эргээ өөрөө чадахгүй зараас татах чадахгүй хараагүй. Тэрийг одоо гарын урд дүүтэй бидний шиг юм зурж явж чаддаг. Тэгээ хийсэм ингээд чиглүүлээ татаад ингээд нөгөөдөл чинь ингээд явдаг. Тийм болов. Тэгээд тэргээрээ дагаад одоо тэр хараагүй эргээ үндэсний холбоо байна. Одоо дээр нь тэгээд хэлгүүдүүлээ ирээд ингээд 300 гаруй хүн бүртгэлтэй нийгэмд одоо хүлээн зөвшөөрөгдсөн 20 гаруй төрийн бас байгууллага бас байна. Байгууллагууд нь өнөөдөр ингээд тэр дотроос чинь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бас байгууллага гэж байна. Тэрнийх нь нэг нь одоо манай холбоо. Тэгэхээр өөрөө бол бас мэдээ бичгийн шүлэг хүчин, өгүүлэг хүчин, за зураг зурна их авьяастай байлээ. Энэ олон авьяас нэг хүнд яагаад ингэж заяцсан бол. Тэр манай өвөө надад өглөөж өгсөн.
Чи миний өвөө над нэг их лам хүн тэгээд мужаа яадаг. Тэгээд хийхгүй юм байхгүй. Тий. Өнчүн охиныхоо өнчүн хүмүүсийг одоо өөр дээр аваад ингээд өсгөө. Тэгэл надад хэлдэг байсан. За миний хүү чи одоо том болоод цэргийн алба хаана гэж байхгүй. Ажил хөдөлмөр хийн гэж байхгүй. Одоо чи ганцхан толгоогроо л юм юм. Энэ өрөөсөн гэл. Одоо чи өвөөгөө дуурал өвөөгөө юу хийж байгааг хараад би чам зааж өгч чадахгүй. Чи одоо миний юу хийж байгааг хараад байж. Тэгэл хоолоо олж идэх юм аа чи тэгэл харж байгаа л олж ил. Тэр үе гэрийн хүмүүжлээ өгчүүлийн хүмүүжил тэгжилээ. Тухайн үедээ тэгэл би одоо юу яриад байгаа юм бол одоо ингээд би том болоод юм хийштэй гэл ингээд хар модыг уулаад цагаалаад аваад ирсэн модыг чинь ингээд шоогоор ингээд дийлгээл ингээд мал одоо ингээд дэлгэр мал муулаад яаж байгаа юм шиг. Хар модыг чинь холцсон тэрчгэрн дийлгэж авчаар байшингийн дээвэр мэвэр хийгээл ингээд идэг. Тийм хөшөм. Тэгвэл хар модыг чинь ингээд цуулаад цуулбар үүнийгээл хан хийгээл гоо 9 шид юм. Тэгэд ингээд ахад тэрий чи хараад өрөөсөө ингээд яваач би чи ингээд юм хийгээл надад яг өөрөөхөнд мужааны багжаар юм хийж хизээч орохгүй харж ирв болж ийн тий хийгээл тэгэл хамгийн анх би санал хийж сурсан өрөөсөө гартаа санал тэгээ дараад нь ганжи хийж сураа хөөхд бат тэгээ манай өвөө чинь миний хөөч өвөөгөө дуурсан нарийн нарийн мужаа санал хийж чадвал нарийн мужаа хөөргөөл ингээд 36 гулуурах тий тэгэл ингээд хөөргөөл бас манай ихний гарын урдууд зураг зурдаг гатгамл хийдэг мандаа сүр ингээд эмнэлэгт ажилтдаг тэр ихч маань ингээд ерөөсө зураг зураал ингээд ерөөсө ингээд одоо тэр үе чинь яг хөөхд 2 мөнгө чи ид мандчихсан үе баян мөнгө тэгээд тэр хоёрын тухай ном гарцсан тэгээд ингээд номноос нь харж байгаа манай ихч чинь нөгөө ном дээр Оросын хордоо цаасаар ингээд дараа кордуулаад зураг зураал ингээд тэрийг харц. Би бас тэрийг хараад зураална гэл. Тэгэл ингээл ерөөсө багасаа тэгэл миний өвөө чи нам хөөргөл өөс хоолоо олцсон байж тийм үү. Миний өвөө чи тэгэл хүмүүс хэлдэг юм. Энэ хоол явнаа хил алгасаад яаж юм бэ? Шилийн сайранд болно ухаан юм гимрэмлийг гүсчүүлтэйгээ яриад энэ өөрөө хоол олж идэх юм хийгээд байгаа. Гэл ингэж явж байгаа би нэг юу яасан. Зургийн дөртөө ном их уншдагаас л болсон юм шиг байна. Тийм үү. Өөрөө хараа энд бол шүлэгч орж ирлээ. Тэгэл гинтхэн толгойд нэг өөрөө нэг юм дутуу болохоор юм хараад юм гинтхэн ингээл юм бодогдаад тэрийг ингээл бичээл ингээл яваад авьяас гэж үүдэг хүн бүхэн л бичдэг юм байлээ ерөөсөө. А тэгээд яруу найрс маар тодорсоо авьяас чинь тусгай. Нөгөө бөхжүүл төрмөл бүх гэдэг шиг тусгай. А би болохоор тэгээ сонирхол дугууланд явал ингээ өөрөө хөгжүүлэл ингээл яваад байна. За өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрөөс энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэдний одоо амьдрал хувьд дэвжүүлэх, бүтээлийн алдаршуулах. За алдаж байгаа тэтгэмжийн амьдрахад нь хүрэлцэх боломжоор хангах талаар ямархуу бодлого баримтлагдаж байгаа юм. Өнөөдөр улсын хурлд 2 одоо хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй боллоо. Энээс гарсан өөрчлөлт нь юу байна? Өнөөдөр ингээд өөрийнх амьдралыг ингээ хараад нийгмийн амьдралыг хараад үнэхээр сайхан болсон. Тэр үеийг бодвол яг намайг хүүхэд байх үед бол бидний чи ер нь өөрөө л датанхай муу юу ч ядахгүй. Ер нь ах дүүнэр хооронд бас тийм яриа байсан. Юусаа энэ юу хийдэг ёо гар. Өсөөл ингэдэг байсан бохгүй юу? Нийгэм ерөөсөө. Тэгэл ингээ явж байгаа бид нар тэрийг бол одоо энэ ах дүүнэр бидний ингэж ийн гэж боддгоо, мэддгөө. Ерөөсөө тэгэл нийгмийн харилцаа ямар байсан гэхээр ерөөсөө тэгэл хөдөлмөр хийж чаддаг 90 сар бол бүтэн яг ингээл ажил хөдөлмөр хийгээд бид нар анхаарал тавих ерөөсөө тийм юу байдгүй төр засгийн тийм байдгүй юм бэл. Ер нь л хүн бодож сэтгэж юм хийж чадах хүн бол хинээс дор орохгүй амьдрч чадах бүх юм нээлттэй байсан. Энэ бол их агуу том одоо энэ арчлалын гоё хэрэгжүүлээ. А тэргээрээ би өнөөдөр өөрийгөө хөгжүүлж чадсан. Хөгжүүлснээгээ өөрийнхөө биеэрээ жишээ болоод нийгэмд бас ингээд олон жил ингээд явж байна. А тэгээ манай хөгжлийн бэрхшээлтэй иргэн одоо ийм хүмүүсийн одоо төр засгийн одоо хууль дүрмүүд бол өөрчлөгдөд одоо хамгийн их том одоо нийгэмд ард түмэн хүлээн зөвшөөрөх хууль явуулж батлагдсан гэхээр 2010
16 онд 15 онд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг хамгаалах тухай хууль гэж том хууль байсан. Одоо үндсэн хууль шиг бидний ертөнцийг нээсэн. Тэр хуулиар бол одоо тэгэл бидний үйл ерөөсөө одоо энгийн эрхтдээ адилхан эрүүл мэндийн байдлаар нь ялгалан гадуурх гал хин юу хийж чадхаар нь бидний нийгэм тэгээд чөлөөлөд өгсөн. Тэгэл тэр дотор ингээд бид нар чи одоо өөрөө юу хийж чадхаар дор өрнө юм хийж чадхаар нийгэм танигдаад хүлээн зөвшөөрөөд тэгэхээр хууль дүрмэнд нь өөрчлөлт ороод ингэж явсаар хагаад хамгийн сүүлд хүний эрхийг эрхэмлдэг болоод ирэх үед нь төр засагт одоо энэ хүмүүс өөрсдийнх нь дуу хоолой ерөөсөө хэрэгтэй юм байна. Бид нар бол ерөөсөө энэ хүмүүсийн талаар ингээ яриад байж ингээд бас болоход их дутагдaltaй юм байна. Тэгэхээр одоо энэ үндсэн хуульд өөрчлөлт 2019 онд орсны дараа дагаад одоо тэр намуудын хуульд бас өөрчлөлт ороод эднэрийг одоо нэр төртөө явж байгаа ард түмдээ хүлээн зөвшөөрөгдсөн намын чагсаалтаар гаргаж ирнэ. Тэгээд эднэрийг одоо нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн одоо эднэрийнхээ дуу хоолой болох хүмүүс төлөөлөлтөө төр судалгаагаар гаргаж ирээд оруулж ирээд тэгээд намын тэдгүй чагсаалтанд оруулаа гаргачихъя. Ингээд юу басна та Монгол Ардын нам анх энийг санаачлаад чагсаалтынхаа 5 дугаарт манай Саран чулууныг оруулсан. Арчилсан нам манай Баясгаланг оруулсан. Чагсаалтанд оруулаа. Тэгээ энэ хоёр маань одоо намын олонхийнхаа суудлынхаа юугаараа тэгээд Ирэмбэрээ их хурлын гишүүн болоод ингээ их хурлын гишүүн болсноор өнөөдөр бид нэр бүр их төлөөлөлтөй төр засагтаа одоо бодлого шийдвэрөөр одоо ер нь одоо ард түмэн бүгд одоо хүлээн зөвшөөрөөд эдгээр чи ялварлан гадуурхаар эрүүл мэндээр нь одоо эдгээр хөдөлмөр хийж чадахгүй халамж авах хэрэгтэй гэдэг чи биш юм байна. Эдгээр чи ерөөсөө халамжаасаа татгалзаад хөдөлмөрлөө шилжиж ингээд нийгэмд одоо бас нэг хүлээн зөвшөөрөгдсөн баялаг бүтээгч нар үйлдвэрлэгч нар болгоё. Бүтээгч нар бол ирж байгаа ийм сайхан давуу талууд гарч байна. Хуучин үед бол ингээд одоо үйлдвэрлэлийн ослоор за ганцхан Морино сунс центр гэдэг энэ хөгжлийн бэрхшээлтэйг тарцсангүй бас цөөхөн байсан баг. Сүүлийн үед энэ одоо нийгмээр энэ машин техниктэй харьцснаас болоод энэ олон хятад мотоциклуудын энэ одоо олон хүн аваарт орсон. Машин техниктэй зам холбоотой холбогдвол маш хүн олон аваарт орж хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шиг байна. Хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юу? Нэмэгдэхээр орох. Яг албан ёсны тоо бол нэг 3 байгууллагаар явдгийг. Тэр бол ёр төр засгийн нэг бас би бас тэр тал дээр одоо шүүмжлэлтэй хандаад их хурлын гишүүдтэй чиглээд явдгийг. Төр засгийн одоо тойргоос гарсан гишүүд яг нэг эрүүл мэндийн яам нэг тоо гаргадаг. Эмнэлэг өдрийн магадлал комиссоор. Тэгээд нийгмүүдээр хамгааллын яам болохоор хөдөлмөр чадвар алдaltaй бол хөдөлмөр хийж чадахгүй халамжийн нэг тоо гаргадаг. Ингээд нэг бас нэг тоо гаргаад явчихдаг. За тэгээ үндсний статистикийн газар гэдэг бас нэг одоо мал нэг дансаар ингээд тоолдог шиг өн ам тоолдог шиг бас нэг тоо. Ингээ 3 тоо зөрөөд тоорондоо тэгэл ингээд одоо жилдээ нэг 108-аас нэг 115 115 мянга хавцаал ингээд хэрэглэдэл яваад. А яг амьдрал дээр хөрсөн дөр бид нар чи явдаг. Өнөөдөр яг би бол одоо төр засгийн одоо хүн ам өсгөх яриар бидний бас хөгжлийн бэрхшээлтэй өсөөд ингээд 600-аас 700 би 400 500 гэж явдаг гэхдээ одоо өнөөдөр 600 мянгаас 700 мянга болцсон байна. Хөдөлмөр чадвар. А энийг яагаад жишээд би өөрөө яаж ингэж хэлж байгаа үндэсгүй мэдээлэлгүй бас ингэж болж. Би тэгэхээр за та нар намайг дагаж гэмтийн имлэг дээр яваад нэг 24 цаг л болчих. Тэгээд тэн дээрс нэг дунд чичин гараад ирдэг. Ор байхгүй. Ингээ хүүхдүүд нэг өвөл ингээд нэг вирус ирсэн шидийн болохоор коридороор зулцдаг штэ нэлх хүүхдийн нэг ор байна. Яг тэр шиг гэмтлийн имлэг чинь нөгөө хаалгахгүй л дай одоо кино үзчихсэн юм шиг ингээд коридороор зулаад бараг 0 гэвтэх нь 0-ын коридорт гэвтэх нь халаг болдог байхгүй юу? Өвлийн цагт бол. Тэгээ нөгөө эмчнэр чи өөрхөд хүн чадал нь өрөхгүй тэгэл ингээл зүтгээд ингээ хаалгаа хийх нь хэлгээд тэгэл ингээд тэгээ нөгөөдөл чи ингээ хаалгаан дээр хөлөө ингээ боолгоод тэрнт дээр ингээ энэ их бууны ангийнхан ингэхээр. За тэгээ ингээ нөгөө тархитлогоо гэмтлэг хүчил араараас авч усан толгой болсон барцаанууд гэсэн бүр тийм нэртэй болцсон. Тэгээ хоорондоо тэгэл эмчнэр за барцаа ахмадаа чи нааш өөрөө тэр их бууны ангид хаана явж бол байлж байгаа болцоо гэл ингээд
бүр хар яраа хөвшүүл болсон. А тэрний ард одоо биел сэтгэл өвдөж байгаа хгүй бид нар зовлонгийн ойлгодог болох. Энэ нийгэмд одоо яана одоо ингээд чимээгүй даа одоо хүртэл би хэлдэг хүүтэн дайн чимээгүй дайн 3 дугаар эмнэлэг 1 дугаар эмнэлэгт ингээд өдрийн цагаар би ганцаараа очихгүй ш. Нөгөө нэг эмнэлгийн тусламж зөвлөө хөдөө орго готорч ирж үзээг хүмүүсийн төлөө бас дагуул чиглүүлж одоо хөтөж маягаар их юм л да. Тэгэл ингээд үж явах чинь 80 оны эмнэлгээр явж исэн хүн чинь ингээ харахад тэр үнд эмнэлэгч юу нэг одоо хэдэн ажилчтан л гүйж яадаг явж яадаг сэлүүхэл тийм газар байсан. Тэгээ одоо харах чинь нөгөө наран туул одоо хар хорон зах дээр яваа юм шиг. Зах дээр яваа юм шиг хүмүүс ингээд бүр коридорын бэлтцсэн. Ийм бол. Тэгэхээр энийг одоо эрүүл мэндийн талаас нь одоо хүүтэн дан гэж хэлэхээс өөр аргагүй нэрвэгдсэн. Ийм байдалтай л болцоо одоо манай нэг. Тэгэхээр өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөрөөр эрхлэх аль болохоор халамж өвс хөдөлмөрт оролцуулъя гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ерөнхий газар гэж байдаг баха тий. Тэр газрын нь одоо ямар ажил хийж та хэд дэм тус болж байдаг юм бэ? За тэр газрыг байгуулахын төлөө бид тэр олон жил тэмцэж явж байгаад одоо нэг юу Эрдэнэ одоо Нарчилсан намын Эрдэнэ гэдэг нэг өдөр хамгааллын яамны сайд байсан. Гомдол бичээл цаасан дээр бичээл төмөн зовлон яриад ингээд төрсгөр талын нэг тарж явж ингээд мохордож явж явах юм ин хаа ерөөсөө ганц зовлонгаа ярьдаг газрыг одоо байгуулж байгаа. Тэгээ хөгжлийн бэрхшээл дээр хөгжлийн ерөнхий газар гэж нэг агентлаг байгуулж. Тэгээ нөгөө намуудын нэг юу болоо явчихлаа. Орон тооны суудлын нэг тэгэл нэг цалиа авдаг татвар төлөгч нэрэл юу болж өгсөн. Тэгээд бидний чи очихоор нэг намын төрийн албан агчид шалгалтаар ирсэн гэсэн мөртлөө одоо бидний зовлон мэддэггүй хүмүүс одоо хүртэл байдаг. Бидний тэрлэлээр нь шөмжилдэг. А бүтцээр нь бол бид нар дэмждэг. Тэгэл хэлж ярьж явсан хүчинд одоо нэг монголчууд чинь нэг 7 хэмжид нэг огтл гэдэг шиг төр засгийн бас тэгдэг юм уу? Ер нь бас буруу юм байна. Заавал нэг хүн байх хэрэгтэй юм байна гэд ингээд тэр агентлагийн дараагаар нь манай хараагүй иргэдийн холбооны ерөнхийлөгч гэрэл гээд нэг хараагүй иргэдэд тавьсан. А тэр хүнийг тавьснаас хойш одоо яг үндэсний үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэг, баялаг бүтээгч одоо тэр юмд төр засгтай хамтраад маш их эрчимтэй ажил хийдэг болсон. Одоо яагаад ингэ гэхээр бид нар халамж авдаг, гөрөвт авдаг улсууд биш ээ. Би одоо хараагүй ч гэсэн би ингэ бүхэлдээ агентлаг удирдаад явж байна. Одоо энэ дотор ийм байгаа ийм хүмүүс төр засгт ингээд хандаад байгаа. Тэрийгээ дагаад тушаа шийдвэрүүд одоо хэрэгжилтийнх нь юм амьд болж эхэллээ. Амьд болжсэн үр дүнгууд нь одоо чиглэл компани танах дээр хүртэл гарч одоо үр дүн олон хүн ажиллаж байгаа. Олон хүн ажиллаж байгаа. Ийм бол. Зөв. За аймагуд дээр нь юу үсэж байна? Аймагуд дээр бас үүргүүд дээр одоо аймагуд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв гэж байгуулагдчихсан. Хамгийн анх нь манай Арангаа аймагээс эхэлж байсан. Тэгээ одоо Ховд одоо Өмнө Говь аймаг бол үлгэр жишээ их сайхан төв болж байгуулагдаад. Тэр чинь яг нөгөө байгалийн баялагтай газар нөгөө улсаас татаас авдгөө орон нутгийнхаа төсвийг өөрсдөө бүрдүүлдэг аймаг болохоор бас тэрийгэ дагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв муу одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлүүд нь маш сайхан ажиллаад явж байгаа. Тэгээд тэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, төр засгийн дэмжиж, хувийн хвшлэнд дэмжиж ирэхээр хүмүүс чинь одоо ингээд одоо өөрөө би хаана юу хийж чадхаа сонголтоо их чөлөөтэй хийж болдог болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд замаа хараагүй харааны бэрхшээлтэй иргэдүүд мэдрэмж сайтай энгийн хүнээс давуу одоо бүтэем сайтай анхаарал төвлөрч чаддаг. Одоо шинэ зохион бүтээсэн зохион бүтээгч сэнийг санаачилсан тим иргэд онцгой бүтээл гаргасан хүмүүс байд юм байлээ. Байна. Энэ тухай бас тодруулах. Тий, манай одоо тэгээ Одгив гэж байна. Юу Дорнот аймагт одоо зарим нэр усын мачаа хийжсэн юмнуудыг харж ирсэн. Эднэр маань тэгээ би ч гэсэн бас юм зохион бүтээжсэн шүү дээ. Өөрөө авьяастай би харагдав. Тий. Би хүүхдүүдтэй нэг ингээл юм хийгээл ингээл жижиг удаа сүвнэр гэл юм чи хамгийн анх би одоо энэ гэр ингээд юм чи сүвнэр гэр чи би хийж ирлээ. Тэгээ нөгөө чүнцний мотор. Тэгээд кордон цаасаар ингэж хийгээл ингээл хооронд наагаал тухайн үедээ ингээл сүүлдээ нөгөө жожгоол
гарч ирээд тэр Оросын жожголч болдог сүүл хятадын жожголох гараад ирэхээр чи тэрний чин гэрлэр нь одоо тооныхын нөгөө хасдаг мэнэ тэр татаж хасдаг өөрхөө татахаар гэрлэн дотроо хасдаг. Ийм юм чи ингэж хийж ирсэн баггүй. Тэгээд тэрийгээ дарахаа хүн чинь ингээд сэтгэл хүн харахад өрөөсөн гараараа юм хийж чадахгүй. Харахгүй. А өөртөө ингээд юмаа хийгээд хийж чаддаг юм уу. Тэгээд тэргээд одоо манай тэр дорнтой нэг бүр шахаа хийжсэн моцыг л хуучин сэлбгүүдийг цуглуулж хагаад шахаа хийгээд тэгээ өөрөө тэрийг оонаад явдаг. Тэгээд ингээд өөрчлөр хөгжлийн бишэлдээ манай одоо тэр энэ баян үлгийн нэг нөхөр бол одоо бүр одоо газар тариалангийн одоо усны тэр бүр тэрийг хийгээд хийж байсан. Тэгээ трактор шиг юм хийсэн. Бүр өөрөө хийгээд тэгээ ингээ хийгээд өөрөө гаргуу мөтлөөд хөлөөрөө чажиллаж хасаа юу гэсэн шидэм хийгээл ингээд яваад байдаг юм. Өнөөдөр хэдийгээр төр төлөөлөх гишүүдтэй болсон ч гэсэн өнөөдөр нэмт төрөнд шийдвэрлэх тухай асуудлын хөгжлийн бишэлдэд донд ер нь юу байна? Өнөөдөр тэтгэмжинд хүрч байна уу? Хөдөлмөрлөх боломжгүй бас хүмүүс байгаа шүү дээ. Гарцаа авахгүй тэтгэмжээр амжуулах шаардлагагүй. Тэг яг энэ дээр бол манайх нэг хөдөлмөрийн чадвар хийж чаддгүй нэг эмнэлгүүдийн малкомс хөдөлмөрийн чадвараа 100 алдсан. Тэгээ халамжийн групп авдаг хүмүүс маань их хэцүү амьдралтай байна. Эдгээр нь одоо нөгөө одоо манай баясгалан их хурлын 2 гишүүд мөн ч их ярьж байгаа. Эдгээр чинь тэр яаж байгаа гэхээр одоо нийгмийн одоо цалингийн доод төвшин чи одоо 700 хэдэн мөнгө тий 79 мөнгө. Тий ингээ болцсон. Тэгэхэд авдаг групп нь одоо нэг 400 хэдэн мянга. Тэгэхээр нөгөө 400 хэдэн мянган авахар чинь нөгөө өөрөөсөө тэр чи идэж уухаасаа гадна бас нөгөө тусгай хэрэгцээнийхаа одоо тэгээ эрүүл мэндийнхаа чиглэл нөгөөх нь тэгэл тэр мөнгөнд тэр чигтээ байхгүй болчихдог. Тэгээ энийгээ дагаад тэгсэн мөртлөө бас би тэр хэдийг хараад бас дотроо их дэмжиж тэдний төр засах дуу хоолой болоо явдаг. Ингээд арх хуугаа гудамжин дараад ингээд буруу зөрүү юмар яваад тахгүй. Яг юу хийж чадна яг хараад юм хийгээл ингээд гарын урд өгрөө юмаа хийгээ тэрийгээ зарах гал ингээд сонин бараад юм уу эсвэл зам дараа хятадын юм оймс момс аваад зараал чадлаараа зүтгэхээр яваад юм. Тэгээд тэр олсон мөнгө нь өөрсдөд нь их амттай. Тэрийгээ ер нь ядуу гэж байхгүй. Олдохгүй байна. Болж ийн гэд өөртөө өрөөгөөл ингээд хийж. Тэгж явж байгаад ингэж яваад хөдөлмөрийн зар аваад ингээд явахаараа танах руу их хандна. Одоо тэр ер Coca-Cola руу их хандна. Хандлага нь Апо руу их хандна. Энэ одоо шахмал төвс рүү их хандна. Одоо тэгээ ингээ хийгээд ирэхээр тэр удирдлага одоо танаа одоо чиглэл компани гэхэд та тэрийг олж харсан юм шиг байна. Тэгээд тэрийг их авдаг. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллаа авдаг. Нөгөө хэд маань яг өөрийнх нь тэр нэг төр засгийн дэмжлэг гэхээс яг хувь хүн дээр нь дэмжлэг одоо эцэг эхийн оронд эцэг их бол ах トゥ гийн оронд ах トゥ тоохгүй байгаад одоо янз бүрийн хүмүүсийн дээр та ингээд ярихаар нөгөөдөл чинь хандлага нь өөрөө болоо бүр ингээд сэтгэлээрээ ингээд юм хийгээд ингээд тэрийгэ дагаад хөгжөөд явдаг. Тийм болдго юм байна манай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бус энгийн хүмүүсээс бүтээл өнтертэй байдаг. Тэгээ гондоохон байсан мөртлөө нэг харахаар ингээд царайн гэрэлтэй. Тэгэл манай хамт олон ч нөгөө сайхан дэмжээл тал талаас ингээд тулаад юм зөөж барьж авчиж өгөөл ингээд яг энгийн хүн шиг тийм сайхан байдаг. Тэр бол бас сайхан бахархаж таарах гэдэг. За өнөөдөр баялаг бүтээх дэмжих холбооны удирдлагын гишүүнээр бас олон жил ажиллалаа. Баялаг бүтээгдэхүүн дуу хоолой болохоор олон ажил хэсэгт ажилласан. Онцлог нь одоо юу юунд ажиллаж байлаа. Олон формуудыг зохион байгуулсан. Бид нарт одоо бахархуултаа хийсэн юм их үү. Яа. Би их гоё үг сонсоо. Одоо би танд хэлье гэж одоо зорж бод яг гарч. Манай ингээд хөгжлийн бэрхшээлтэй хараагүй дөвлийн иргэд одоо тэр хэлгүй иргэд ингээд яаж яах та ээж нь надад нэг тэгдэг. Энэ манай хөө энэ чиглэл компанид ажиллаад ингээд явснаар миний нүдэнд цэцэг ургаад байна гэж яриад байгаа. Одоо юу гэсөх би ерөөсөө ойлгохгүй байна. Тэгэхгүй юу? Тэгэхээр нь би гайхаад юу гэсүүг ойлгохгүй байна гэсэн бодоод байхад бидний амьдрал ертөнц гэж байдаг. Бидний ертөнц гэж байдаг. Тэгэхэд бидний ертөнцийг усалсан хүн чиглэл компани гэж байна. Тэгээ услаа ингээд миний нүд нээгдэж байна. Би ингэж юм. Одоо тэр хүн чи ярьж чадахгүй шүү дээ. Одоо танд ойлгох одоо ихийн сүгээр ингээд амарч ээжтэй энэ үг ярьж байна. Тэгсэн чи ээж нь одоо сонсож байна. Нүүлмс нь гараад ингээд. Тэгээд ингээд аваад.
Тэгэхээр өөр эрүүл үн тэрийг ойлгохгүй юм байна. Тийм. Тэгээд тэрэндээ одоо ингээд цэцэр ийм болсон та ингэж одоо манайхан хөгжүүлж байгаа байхгүй. За баялаг бүтээгчдийнхээ юу 10 жилийн түүхээр одоо янз бүрийн болоод ингээд 2015 онд хамгийн анхныхаа хурлыг төрийн ордонд 6 сарын 27-нд ингээд хийчихсэн. урлаг аваад ингээд байж байгаа. Яг ингээд байж хат би одоо маш их бэлгшээчихсэн. За энэ манай өвөө чинь баялаг бүтээч байсан юм байна. Би өвөөгийнхаа энэ эрдэм номоор ингээд өдөө хөрсөн юм байна. Тийм. Одоо төр зэсгт ийм болоо одоо намайг гэх хүн ийм сайхан холбоотой болж байгаа юм байна. Тэгэхээр би энэ 2 сэтгэлээр энэ холбооныхаа төлөө би одоо зүтгэх ёстой юм байна. Тэгтээ ганцхан амиа боддог. Өөр шихэн хүмүүс энэ хандлагыг ингэж явах ёстой. Гэт ингэж төлөөлөлд одоо их хурлаа. Тэгээд анхны их хурлын гишүүд маань намаа бүр улсын юу холбооны баг хурлын гишүүнээс сонгоод ингээд ингээл эхлэв. Тэгэл би энэс хойш юусаа өдөө хүртэл ингээд 2 сэтгэлээр зүтгээд явсан. Анх эхлээл одоо хин ч харсан Монгол баана би ярьж монголчууд яаж баана хийхийгээд чи хийгээд явж байгаа бүр эмхтэй хүн байна. Хийгээд явж байгаа хүн байна гэл ингээд. За тэгээд одоо бүрэн зутгамал гайл ингээд яаж зутгах нь гэдэг үгүй хийгээд зутгаад явж байгаа хүн байна. Ингээл яриа жишээ болгоод явж байгаа. Тэгэд ийм юм гэж тэгэхэд тухайн үед их хууль эрх зүйн орчин бүрдээг байхад л одоо ингээд явж байгаа. Одоо манай батлахэр малайчтай хууль эрх зүйн тэгээ ингээд явж байгаа. Тэрний дуу хоолой болоод арчилсан нам бол ганц давуу тал дэмжин аж үйлдвэрийн яам байгуулсан. Тэр яамаа дагаад бидний үндэс бас их төрсгт их соёолж ургаж эхэлсэн. Баялаг бүтээгчдийн дуу хоолой болоод төрийн бас байгууллагаараа дамжуулаад баг болж ажилласны үр дүнд олон баялаг бүтээгчид бас хоцсон гэж хэлж болно, хөгжсөн гэж хэлж болно. Өнөөдөр жинхэнэ баялаг бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгчид хийсэн бүтээснээр ингэрээ мэдээд баярцгалантай байхыг таач харж байгаа, би ч харж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ? Би бол одоо энэ дээр бол одоо шуулгахын хэлэхэд өнөөдөр хөдөлмөр хийж, хөлсөө гаргаад одоо яг өөртөө өөрийнхөө арга гэрийн амьдрал, хамт олонныхаа амьдрал, одоо салбарынхаа амьдралд одоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс бол авах ёстой. Өөх ёстой. Төр засгийн ерөөсөө ерөнхийлөгчийн тамгын газрын шагналын журам дээр тийм байдаг. Тэгэхээр энэ дээр одоо манайх урд өмнө нөгөө Монгол Улсын ерөнхийлөгч одоо шагналуудаа гардуулж ингэж тараагаад ард өмнөд одоо шагналын нэр хүндийг унгаж буруу зөрүү ярьж байгаа хүмүүс их байдаг. Тэр бол одоо хүмүүний л одоо тэр би хэлдэг. Та нар Монгол Улсын ерөнхийлөгчийн шагналын журам гэдэгтэй танилцаад уншиж үзээгүй гэж ингэж яриад байж болохгүй шүү. Үндсэн хуулиа уншиж та нар юм хэрэгчлээ яриа шүү гэж яриад би ярьдаг. Тэгээд тэгэхээр амаа таглуулдаг. За. Өнөөдөр Монгол хүний үндэс нь ямар төвшөнд явна? Байхгүй болсон. Шууд хүн чанар ч байхгүй бол. За одоо яагаад ингэ нийгэмд ингэ харилцаа нийгмийн харилцаанд ингэ одоо өнөөдөр манай Монголд одоо хууль гэж юм хэрэгжихгүй болсон. Буян нүгэл хоёрын зааг энэ ямар ухтах юм бэ? За яг их гоё сэдв би өөрөө гантай хэд олон жил ажилласан. Номтой ламтай өвөөнөрийнхаа юу дагаж явсан. Юм бүхэн амьд гэдэг үгний. Одоо сүнс гэж ярьдаг. Сүнс хүртэл амьд гэж ярьдаг. Хүмүүс намайг одоо гаргуу болоод ингээд хүмүүс ингээд янз бүр болоод ярьж хэлжсэн үг зөндөөс үлийн үрээ идэлж байгаа. Энтергээл. Урд насандаа энэ ерөөсөө нэг ямар хүн байсан гэдэг ингээд яриад иддэг. Одоо тийм ч ном тэгж сурталд ярьдаг ч хүмүүс байдаг. Тэгээд нөгөө аажид наанахнасаа хол яв. Үлийн үрээ идэлж байгаа. Жохон хөвгд байх тэгдэг байсан. Зүгээр эрүү саруулнуудтайгаа тоглоход яадгийг. Өрөөл татсан юм. Чи над өрөөл татуу над нэг балай данхаатайг хамгийн болохгүй хүн шүү дээ би сумандаа бас данхаа. Та хэдийнхээ хамт олонныхаа ямиг би одоо ийм баярлж явах яаж явах вэ гэхээр өөрсгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний өөр хүүхдүүдэд төрс чадхаараа би одоо олон нийтийн харилцаанд хамруулад ингээ буян хийгээд яваад. Ингээ гэрэл байдаг болохоор. Тэгээд тэрийгээ дагаад миний бас одоо би манай холбоо мэдэн шүү дээ. 49-ний жил дээр 2015 онд холбоо үүсгэн байгуулсан жил миний хүү төрсөн.
голомт Харин зарах. тэгж ярьдаг тий. Хөдөлмөр хийхээ үр шимийг одоо хар нялхаасаа мэдрээд эхэлсэн. Тэгээ одоо миний хүү чинь хүмүүс чинь ингээ янз бүрийн сургалт мургалт ингээ зааж өгөө чичлээд ингээ хичээл номын заалгаа зохиолнууд миний хүүд ихүүлэх хүсдэг. Өөрөө бие дагаа, өөрөө дугуулгаа, өөрөө одоо 4-р ангид төгс 5-р ангид орох гэж байгаа. Тэгээд ингээ явж тэрний тэгээд буйны өөр ингээ амьдрал дээр ингээ харагдаал яваад тэрийгэ хараад хүн баясаал төмө олонд ингээ явдаг. Энэ залуучуудын хүмүүжил, гэр бүлийн хүмүүжлийн тухай өнөөдөр нийгмийн дайрчлалын үед энэ хүмүүжил ер нь ямар шатантай байна. Хүүхдийн хүмүүжил, боловсрол, хүн байхын утга учир гээл. Одоо энэ төрс ойлгож эхэлж байгаа юм шиг. Одоо л ойлгож эхэлж байгаа. За. Гэр суур хүмүүжил, боловсролын ахмадын одоо сургуулийн хөтөлбөрт ингэж оруулаа. Одоо л оруулж эхэлж байна. Тэрнээс нь бүхлүүтэн 3 үе бол Монголын боловсрол дампуурсан шүү дээ. Дампуур. Яахын аргагүй одоо нэг хөдөө орон нутагт нэг бүр нэг ядуу айл гэж байна шүү дээ. Ах トゥ нэг дэмжлэг тусалцаа байхгүй. Яг манай орны боловсролын хөгжил яг тийм болцсон байхгүй. Тэр яаж ийм нэхэр хэдэн өр хөвгтөө аргаараа авч явах юм ажил хөдөлмөр хийгээд хамаг цагаа хөдөлмөр хийгээд зарцуулаад байж байна. Тэгээ үчихэд ард нь өөр хөвгт нь зургатаа үзэл буцаа ухаал одоо ямар ч юу Хөдөлмөрийн хүмүүжил байх. Гэр бүлийн хүмүүжил байхгүй. Юмч байх. За одоо ганцхан ээж аавын нэг ганц бурхандаа даадах гал гараа төмөр шатчихгүй шиг одоо өгчихгүй шиг ингээд аваар дорчихгүй гудамжаараа өгчихгүй шиг л одоо яа. Одоо бүр тэгээр хүлээж зөвшөөрсөн. Залуу ээж яваад за шиг зүгээр тэр ном одоо яшиг зүгээр. Тэгэл ингээд. Энэ бол юм. Юм л واخгүй эн чинь чимэг хүүдэн даа. Ийм болцсон байна. За өнөөдөр ингээд манай Батарж Битээр одоо Сайхлан Далангуу бүх түүхийг бүх одоо өнцгөөс нь орж ярилцлаа. Тэгээд баялаг бүтээгчд мянган үйлдвэрлэгчдийн төлөөлөл захирлуудын эндэр гэсэн манай хүндтэй эндэр нэвтрүүлэгт зочноо оролцож Илэн Далангуу ярилцсан. Ямар сэдв үлдчихв? Тань сүүлийн минутыг үлдээ. За баярлалаа. Нэг ам нэвэл уушиг нэ гэдэг чинь энэ юм байна. Их хорон даяараа 21 аймаг 9 дүүргээр ингээ үзээд харж байгаа. Энэ харж байгаа энэ эерэг одоо сайн мэдээтэй энэ телевизийг гаргаад манай ард түмэн их гоё хүлээж авч байгаа. Тэгэхээр энэ гоё хүлээж авч байгаа ингээд нэвтрүүд урилгаар оролцоод эрхэм махынхаа одоо хүндэтгэлийн хүлээгээд авч байгаа одоо өчөөхөн дүүчин маш их баярлж байна. Тэгээ манай 21 аймаг 9 дүүргийн баялаг бүтээгч хөдөлгөөний бэрхшээлтэй эргээд одоо сайхан эрүүл мэндээр одоо хамт олноороо төлөөлөөд нийгэмд одоо ажлын байр гаргаад явж бид нар ч бас ажлын байр гаргадаг улсууд болсон шүү дээ. Одоо татвар төлөгч болсон, ажил олгогч болсон. Ийм сайхан хүмүүс маань маш их баяртай хүлээж аваад дэмжиж ард түмэндээ бас дуу хоолойгоод бас цааш тааштай нэвтрүүлэгт манай хүмүүс одоо өргөн бүрэлдэхүүнээр оролцоход нь бас та бас соён гэгэрүүлэхт нь үнэтэй нэмэр хувь нэмэр оруулаарай гэж танаа хамт олонд хүсье ёо. За баярлалаа. За Мас телевизийн захирлуудын интернет нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр чиглэл компани ажиллаж байгаа. Тэгээ чиглэл компани хамтдаа бүтээсэн 35 жил буюу хамтын хүчээр хөгжлийн бүтээцгээ уриатай. Он чиглэл компани одоо хэвлүүлдэг өөрийнхөө нутгийн Яргатын сүмийн ийм нэртэй ийм сайхан цагтгооны бичиг хамт танд гардуулъя. За баярлалаа. Бомаг нэг юу нөгөө Монгол бүхий өргөн дүүн их бүх үздэг. Танаа хоёр бүх би хардаг байхгүй шүү дээ. Тийм үү. Энэ жил одоо манай хин Арангаамгийн цэнцгэрийн хүүхэд байгаа. тий аймгийн арслан Батсайхан дүү маань жил юм дуулахыг бэлтгэл их сайн байсан. Сайхан байна уу тий? Сайхан байна. Заавалж тээ. Манай энэ хүн нэвтрүүлэгт ивент тэтгэгчээр оролцох мөн одоо залуу захирлууд бизнесийн манлай болсон захирлуудыг энэ дээр энэ хүн нэвтрүүлэгт оролцох захирлуудаа бол бас доорх утсаар холбогдож бидэнтэй хамтарч ажиллахад нээлттэй байгаа. За ингээд та бүхэндээ энэ хүн нэвтрүүлгээ өгөр өндөрлөё.